Бидний уулзалтын хүндтэй зочид маань үргэлжилж байна. Одоо бүгдээрээ Улсын хурл засгийн газрын гишүүн асан Улсын хурлын дарга асан Аймгийн Малчин сумын уугуул цэндийн нямд орч дарагдаа Скрэ сайхан авчиж байна та. За нутгийнхны уулзалтанд ямар хүлээлттэй ирэв? Нутгийнхаа нийт зан олонд мэндчилгээ дэвшүүлж байна. Аймгийн 100 жилийн арга хэмжээний хүрээнд энэ уулзалт зохион байгуулагдаж байна гэж ойлгож байна. Нийт нутгийнхаа хүмүүсийг энэ арга хэмжээнд идэвхтэй оролцож нутгаа бас нэгүдэж аймаг орноо дайч нутагтаа нэг очороо гэж урих бай. 1925 онд Чанбан уулын аймаг гэж байгуулагдаад тэрнээс хойш 100 жил болж байна та. Энэ хугацаанд их хүндгэцүү он жилүүдийг ардаа өргөж улс орны хэмжээнд дэвшэр аймгийн хэмжээнд дэвшэр хөгжил дэвшил бас наашаа харж ингэж явж байгаа цаг үед бид нар амьдарч байгаа. Цэдэн бал дарга 44 жил энэ улс орныг удирдах өнөөгийн энэ шинэ Монгол улсыг босгох ажлыг гардан гүйцэтгэсэн хүн. Дараа нь Батмунх дарга бас цөөнгөж бол төрийн толгойд сууж 90 оны ардчилсан хувьсгал амжилттай болж дотроо хэл ам олцоход түүхийн нэгэгзэгтэй үед төрийн толгойд сууж бас Монгол төрийн удирдагч хүн шаардлага гаруул цагтаа бүүж болтыг харуулж нэг сайхан жишг дэлхийд дахин тогтоосон хүн шүү дээ. Энэ хоёр их хүний араас их хурлын дарга болсон хүн бий дээ. Ийм хувь тавилангаар замхад Монголын ард түмэн тэр дотроо Улсын ард түмэн надад 4 удаа итгэл үлээн гэж сонгосон. Би одоо хүртэл баярлаж явдаг. Миний өргөвд ч гэсэн цаашдаа энэ баярыг тээж миний амьдралын томдыг үргэлжлүүлнэ. 94 онд би хурлын гишүүнээр сонгогч чинь аймаг харанхуй байлаа шүү дээ. Сумын аймгийн төвд дизель станцтай 4 цаг ажиллаад унтарч. Эрнээс хойш аймгийн бүх сумд эрчим хүчний хөөсөр толбогдсон 1 том ажил болсон. Миний хуралд байх, их хурал засгийн газарт байх хугацаанд энэ мянганы зам гэдэг төсөл хэрэгжиж энэ арга хэмжээний хүрээнд хар замтай холбогдож нэг том ажил хийгдсэн. Энэ хар зам ашиглалтанд орсноор Монголын ард түмэн хэзээ л бол хэзээ дахиад манай хоёр их нуур, хоёр их ханга, хангар гэдэг нэг улсад очих. Улсын төр 90 улсын гайхамшигтай байгальтай танилцж их орн гэдэг юм ямар сайхан байдгийг, байгаль нь ямар сайхан байдгийг мэдрэх ийм болцоо бүрдсэн. Ийм том асуудлууд яг миний үед шийдэгдэж явсан бас их үеиг санагддаг шүү дээ. Манай улсын би нутгаар ярихаар нулимс гарчих гэдэг дэндүү сайхан байгальтай. Энэ төрийн буянд ард түмний буянд ертөнцийн их болон газар олон төвүүдээр явж үзсэн. Манай улсын нутаг шиг энэ дэлхийг алган дээр тавьчихсан юм шиг бүх юмыг шингээж чадсан тийм нутагтай би таарлаж үзэв. Тэнд хоёр их ханга байна, хангар гэдэг нэг улс байна. Монголын хоёр их том нуур байна. Цагаагаар нэрстэйс дэлхийн байгаль ямар байдгийг 1 жилийн дотор бүгдээр ингээд үзүүлж чаддаг. Тэнд говь байна, тэнд тал байна. 90 улсын ийм байгалийн үзэсгэлэнтэй ийм нутагт бид нэр төрж хүн болж нэгэн дор, нэгэн зуунд хамт амьдарч байгаа нь 90 улсын их аз завшаан гэж би ойлгодог шүү дээ.
Тэгээ би усын ард түмэнд бас Монголын нийт ард түмэнд энэ усан байгуул гэсний 80 жилийн хойно баярын мэнд 100 жилийн хойно баярын мэндчгийг дэвшүүлж аз жаргал эрүүлэн сайн сайхан бүхний хүссэн өрөөж хүн бүр айл өрхөрд бас цаашдаа манай аймаг сайн хөгжнө гэдэгт итгэл төгс байна. Баярын мэндчилгээ дэвшүүлж байна. За баярлалаа. Таныг нутгийн хамтан хүлээж байна.